За өнөөдрийнхөө бичлэгээр би ханийн тэнгэр болон заяаны ханийн тухай ойлголтыг астрологт хэрхэн өгүүлдэг талаар бичлэгээр шийдсэн байгаа. За тэгэхээр ханийн тэнгэр заяаны хань гэдэг ойлголт маань хоёр тустай зүйл байгаа шүү. Би тэгэхээр хоёр тусдан бичлэг хийн. Өнөөдрийн сэдв маань ханийн тэнгэр. За ханийн тэнгэр гэж яг юу юм бэ гэхээр хүн энэ амьдралыг туулж явах хугацаанд ямар хүнтэй харилцах, ямар хүн танд түшиг болох тэр энергийг хэлж байгаамаа. За тэгэхээр тэрхүү ханийн тэнгэрийн энергийг ямар гариг удирддаг вэ гэхээр Жуно гэдэг гариг удирддаг юм аа. За тэгэхээр Жуно гэдэг гариг нь болохоор ерөнхийдөө түүхэндээ одоо домогтой бол Бархаас бод гаригийн эхнэр байсан гэж гардаг. Тэгээ Бархаас бод гаригтай бол маш үнэнч, хязгаарч араар тавьж байгаагүй, нөхрийн хөдөлөө бүгдийг хийдэг тийм гариг, тийм энерги гэж үздэг. Тэгэхээр Бархаас бод гариг өөрөө болохоор одоо нөхөр гариг нь Жуно гэдэг гариг маань болохоор эхнэр гариг нь баггүй юу. За тэнгүүт Бархаас бод гариг нөхөр гариг нь болохоор маш араар тавьж, маш олон хүүхэнтэй зууралдаж ингэж явдаг байсан ч гэсэн Жуно гаригийн энерги маань нөхөртөө бол насаараа үнэнч байсаар агаад одоо дуустдаг тийм түүхтэй юм байлээ. За тэгэхээр энэхүү Жуно гаригийн энергийг одоо сайхан энергийг авч төрсөн хүн бол сайн хүнтэй учирнаа гэсэн үг. Тэгэхээр хань гэдэг ойлголт чинь хүнд маш нүбэр нөлөг түшиг болдог. Тэгэхээр хэрвээ Жуно гаригийн энерги нь асуудалтай хүн бол Жуно гариг онцгүй нөхцөл байдалд явж байх үед төрсөн бол ханийн тэнгэр асуудалтай байх нэ. Хичнээн гой сайхан хүүхэн, хичнээн гой сайхан залуу байгаад ч хичнээн ухаантай хүн байсан ч энэхүү Жуно гаригийн энерги маань доголдолтой байх юм бол яаж ч хичээгээд 100% төг сантай одоо тэр өөрийнхөө төсөөлж явдаг сайн хантай бол учирч чадахгүй гэсэн үг. За тэгвэл зарим хүмүүс болохоор за 10 хүний 2 нь ч юм уу 3 ч юм маш сайн хүнтэй учирсан байдаг шүү дээ. Өөрийнх нь төлөө бүхний хийгс буцахгүй тийм хүмүүстэй учирсан хүмүүс байдаг те. За тэр тийм хүмүүс маань Жуно гаригийн энерги нь маш хүчтэй, зөв голдрохтой явж байхад төрсөн гэсэн үг. Тэгэхээр хүний ямар хантай учрах эсхийг астрологт төрсөн он сар цагийг хийгээд гаргаж ирж болно. За зарим хүмүүс болохоор яг нэг төрлийн энерги хүмүүсийг өөртөө дуудаад идэг штэ. Жишээлбэл за нэг эмэгтэй хүн байлаа гэхэд арх удаг нөхөр өөртөө татаад идэг ч юм уу. Нэг хүнээс салаад нөгөө хүнтэй суусан ч гэсэн яг ерөнхийдөө адилхан хүмүүстэй суугаад идэг учир нь тэрхүү Жуно гаригийн энерги нь яг нэг хэвэн байгаа даа. Тэгэхээр одоо тэр ханийн тэнгэрийг засна гэсэн ойлголт бас нөгөө ламбо өнөрт байдаг штэ. Ханийн тэнгэр дуудана гэд. Тэр миний өнцгөөс, миний үзэл бодлоос бол яг засуулаад аваад төрсөн энерги биш болохоор хиймэл энерги болохоор тухайн үедээ засагдаад дараа нь буцаад төрсөн байдалтай эргэж орно гэсэн үг. Тэр засал авлаа гэд хиймэл энерги үүсгэж байгаа ч гэсэн тэр нь бол насаараа бол хадгалагдахгүй гэсэн үг ээ. За тэгэхээр Жуно гариг таны натал чартны аль хэсэгт ямар байралтай байгааг хараад хэрхэн ямар хүнтэй учрах боломжтой гэдгээ, ямар нөхөртэй, ямар эхнэртэй учрах боломжтой гэдгийг харах аргыг зааж өгч оруулах болно. За энэхүү гариг маань жилдээ 1-2 удаа ухрах хөдөлгөөн хийдгээ. Тэгэхээр ухрах хөдөлгөөн хийж явах үед нь төрсэн хүмүүс бол ханийн тэнгэргүй байх магадлал маш өндрөө. Ханийн тэнгэр нь асуудалтай байна гэсэн үг. Гэхдээ бол энэхүү хүмүүс маань хүнтэй суухгүй гэсэн үг бол биш. Хүнтэй суuna. Гэхдээ тэр бол бусад сайн хантай учирсан хүмүүстэй харьцуулахад бол мэдээж дутуу байна гэсэн үг. За тэгэхээр дүгнэлт хийхэд бол 10 хүний 2 нь маш сайн хүнтэй уулзраад 10 хүний 2 нь ханийн тэнгэргүй байх ийм тохиолдол байна гэсэн үг. За үлдсэн хүмүүс нь маань дундаж хантай ч уулзрах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд элбэг байгаа. За жишээлбэл миний амьдралд миний эргэн тойрны хүмүүст хэрхэн анзаарч байна гэхээр одоо манай хамаатны хүнтэй суугаагүй хүмүүс байгаа. Одоо 40-50 нас хүртэл хүнтэй суугаагүй, хүнтэй суугаас салсан ямар нэгэн шалтгаантайгаар гэрэлттэй амьдрал нь бүтлгүүцсэн манай хамаатны ах эгч нар байгаа. За тэднийхээ би төрсөн цагийг төрсөн өдөртөө норуулаа үзэхээр яхаарахгүй Жуно гариг маань ухрах хөдөлгөөн хийж явах үед төрсөн байх тохиолдол байгаад байгаа. Тэгэхээр бол Жуно гариг ухрах хөдөлгөөнд төрсөн хүмүүс маань насаараа ганц бие явах магадлал өндөр харагдаж байна. Тэгэхдээ бол хүнтэй суухгүй бол гэсэн үг биш шүү дээ. За тэгээ би
тайлбартай бичлэг оруулнаа. Тэрэн дээрээс та хараад өөрийнхөө ханийн тэнгэрийг өөрийгөө ямар хүнтэй суух магадaltaй гэдгийг дундчлаад магадлалын хэмжээнд харах боломжтой. Ерөнхийдөө астролог маань магадлалын хэмжээнд явдаг шүү. 100% бас үнэн гэсэн үг бол биш. Хүн хүнд өөр нөлөөлж идэг. Яг астролог маань өөрөө бол үнэн. Гэхдээ хүн хүнд бас энергийн урсгал нь арай өөрөөр нөлөөлж очиж идэг шүү. Тэгэхээр өөр дээр зөв тусгаж аваарай гэж хүсье.